болгоод фальцааталцдаг болохоор Хаварын ганц ясанхөө хайрын минь хүлээн суугаа наран цаашлах цагаар навч на хийсэн одноо дулан цангина зангирах дунда дорлон хансон үрэ үлдээсэн шово 우린 주된 내술래 이르게 두루붕 오달든 이르게 도축 타mel은 그 두든 내세 어두러 주든 내 한른 흥송 Хаварын салхинаас симэрэн хайрыг чин хүлээн зогсноо тэнгэрийн хорон айдараа тэртэй хасига 어두러 주든 내 한른 흥송 도든 생기랑 돈다 도르랑 돈다 도르랑 Shoujo Unplugged live concert 2 сарын 14-нд Step Arena-д тасалбарыг Portal CGM-ээс. Тэгээд энэ дууны тухайд одоогоос нэг 10 гаруй жилийн өмнө зүгээр би нэг тийм домгийн юм шиг нэг тийм нэг юм хүнд үлгэр яриад байгаа юм шиг нэг тийм дуу хиймээр санагдаад ингээд бодсон нэлээд удаан бодсон явж байгаад тэгээд сараагчтай танилцаад дуучин саран туягчтай танилцаад тэгээд цаадах чинь би чамаас ингээд гоё дуу амаар байна гэд
хэлэнгөт нь ихчээ зүгээр надад нэг дууны гой санаа байна. Хоёулаа энэ дууг нийлээд хамтдаа болчихъя гэдгсэн чинь их ч ууст даваа гэд. Тэгээд яг энэ дууг очиж дуулж үзүүлээд сарагчтай хамт энэ дууг бүтээсэн. Тэгээд би энэ дуунд бол маш их хайртай. Энэ дууны шүлэг маань өөрөө амтд хор гэдэг шүлэгний сулбатай. Тийм яа тэр амтд хор гэдэг шүлэг маань өөрөө би чамд ингээд хайртай гэж хэлэх тоолонд надаас ингээд нэг нь авч унана. Тэгээд тэгтээ би тэрийг мэдсээрэж би ингээд чамд хайртай гэж ашигрна гэдэг ч юм уу те. Ингээд би чи ингээд наваг хордуулдаг. Гэхдээ маш амттай. Тэгээд би чамаа ингээд уусаар байгаад бүхэн гэсэн нэг тийм шүлэг байсан. Тэгээд энэ шүлэг маань нүрээ явсаар ингээд хэсгээс нь аваад би ингээд өөрчлөөд тэгээд энэ хаврын ганц үл яс гэдэг ийм диспрейт тэгээд хайртай хүнээ хүлээж аваа тэгээд яваад өгчдөг. Тэгээд яг ирээд хавруулахаар чи ирээд ирээрээ тэгтээ ингээд чамаа хүлээж лээ гэсэн нэг тийм хавар нь одоо юу ч ингээд нэг юм ер нь бол орлуулж ер нь нэг юм Аз дуунууд нэг тийм байдаг шүү дээ. Нэг юм философи цаанаа ингээд байгальтай ингээд холбочдөг. Тэгээд ингээд орлуулж хэлдэг. Тэгээд ер нь нэг юм Аз тэгсэрнэ аян би нэг юм жоохон сэлтик жимшиг тэ нэг тиймэрхүү байдлаар бас хийхийг хүссэн. Яагаад нэг юм сэлтик аялгау сонсхолоор надад ягаад ч нэг юм домгийн тэг нэг домог нэг юм тууж туйлс айлж мэлж байгаа юм шиг надад зүгээр санагддаг. Тэгээд ингээд үлгэрийн юм шиг санагддаг болохоор тэгээд энэ дууны өөрөө бейс нь угаасаа юм домог ярьж байгаа юм шиг байсан болохоор би сэлтик аялгау оруулж ер нь бол хийсэн. Яг монголчуу тэг нэг юм холимог гэх юм уу. Тэгээд голоор нь морин хуур ороод тэгээд Лимбин бас манай нэг хүүгийн дуучин Нямж Янзан тэ та одоо хүжмүжгийн багш тэ Нямж Янзан ах маань хойд тоглож исэн. Тэгээ морин хуурын би одоо сандгүй хойд сарагчийн бас хамтлаг байсан ардын хөгжмөнтэй тэр хамтлагийн морин хуурч тоглож исэн. Чожо Unplugged live концерт 2 сарын 14-нд Степи Аренад тасалбарыг Портал цагийн манаас